За сайн байцгаана уу. Өнөөдөр Texas мужийн, Техас мужийн одоо Houston гэх хот руу одоо Солонгост цуг ажиллаж амьдарч нэг хотод байсан одоо нэг ах маань тэнд гэр бүлээр амьдардаг байгаа. Тийшээ очиж уулзахаар явж байна. Тэгээд Атланта хотын скул дээр ирсэн байна. Тэгээд сонирхолтой юм хараад Мартин Лютер Кинг гэдэг нөгөө нэг арьс өнгөний үзлийг одоо эсэргүүцэж харуудын одоо эрх чөлөөт амьдралыг одоо үндэслэгч хүн болох энэ хүний маань одоо өмсчихсэн пижакин энд байна. Энэ President Johnson гэдэг хүнтэй 1966 оны 3 сард уулзж байхдаа өөрөө ингээд өмсөд яг энэ сууж исэн энэ пижакин ингээд Атлантагийн нисэх онгоцны буудалд ингээд хадгалагдчихийдэг юм байна. Тэгээ түүний ингээд талаар ингээд одоо амьдралынх нь одоо үүсэл гарал хаан төрж өссөн, ямар амьдрал туулсан ингээд шил цаг магнах шиг байна. За тэгээд одоо 3:20 үед нисээд нэг 2 цагийн шууд нислэг байгаа. Тэгээд 5 гээд боо. Бараг нэг цаг гарна юм уу? Айгу ойрхон газар. Тэгээд би түрүүлээд ирчээд байжнаа. Ойрд гадаа жоохон хүүтэн байна. Тэгээд арай нэг дулаан хэсэг рүү явж үзье да. Очих хөстөө байсан угаасаа. Тэгээд өнөөдөр гараад тахлын амар таачны ганц 2 хоногийн нэг хөнгөн аялал болно ах. Тэгээд сонирхолтой зүйл гарав бичээд яваад байя гэж бодсон. Тэгээд ямар ч цаг маань ийшилч нэг хальт юм мэдхүү яах уу гэж бодож байна. Тэгээд дайчгүй босдоор намтай юм байна. Тэгээд очоод юу болцохыг харцгаая да. За Houston хотод буусан даунтаун харагдчих. Ажлын цаг таарчаад хүчрээл явж байна. За ах ингээд тусаад авсан. Тэгээд одоо гэрлүүн явчих. Замаар энэ даунтаунаар дайрах юм гинэ. Тэгэл гоё харагдчих. Нилээн том хот байна. Ойлгож. Бас энийхээгээ ярил л та. Юу? Техасын. Маа Техас том штэ. Америк дээрээсээ дөрөвт том хот нь тэгээд газрын досоор баруулж 27-30% ханддаг баха. Амар өндөр ханддаг. Тэгээд захилгааны бас 27-30% Америкийн тий Америк. Юу яг манай Техасыг ингээд одоо байгаа хүн амтай Америкээс тусгаарлаад нэг уус болгоул яг одоо санхүүгийн байдал амьдралын түвшнээр баруулж дэлхийд ихний за 5 билүү за ямар ч ихний л 10 дотор багтахаар тийм амар том баян улс гэж ярьдаг юм байна. улс болох боломжтой. Тий улс болох боломжтой. Тийм том санхүүгийн чадвартай, нефттэй, захилгаатай. За Houston хотын аль хэсэг юм бэ даашгах? Баруун. Даунтаун хэсгээр иймэрхүү одоо орон сууцнууд байдаг юм байна. Ингээ хоёр давхар дээр бас зогсоолт том байна. Тэгээд ингээд хамгийн том эмнэлгийн орон. дэлхийн хамгийн том эмнэлгийн орион газар гинэ. Сая явж исэн medical center гэсэн маш том барилгууд бараг тасралтгүй хэдэн километр үргэлжиллээ. Судалгааны төвүүд их байдаг юм байна. Ингээ бассейн тех гоё л байдаг юм байна. Орчин сайтай. За ингээд тэгэл хүмүүс амьдэрдэг юм байна да. Тэрвчсэн юм байна да. Сайн үгүй. Хөөрхөн юм байна. Наагасан бэ? Шууд ингэж бичиж эхэлчих юм шиг. Шууд бичиж цаавда. Наадад шууд оруулсан. Чи янз сон юм шүү дээ. За Space Center Houston гэдэг NASA-гийн одоо үзүүлэн гэх юм уу, музик гэх юм уу юм гайхалтай газар ирсэн байна. Энд бол одоо нисэж сансарт гарч исэн хөлөг, өмсгөл бүх юм байгаа гэж дуулсан. Нарийн судалж ямар нэгэн мэдээлүүд нэг халга өөрөө ирж нүдэрээ үзэхэр шийдсэн. Тэгээд хүн зогсож ин гэж харсан чинь нисгэгчт юм байна. Энд жинхнээс ингээ өмсөжчихсэн хувцас байна. 1969 оных гэнэ Apollo 11 хөлгийн одоо нисгэгч гэж дуудах нь зөв болов. Mr. Collins, M. Collins Mr. гин. Энэ Houston хотод байрлалтай байна Америкийн. Тэгээд $25 байсан уу? Тикет нь. За нэг гайхалтай газараар аялаа би ч одоо өөрөө нисэгч болох мөрөөдөлтөй байсан болохоор
Надад өөр айгуу гоё санагдчихэж байна тэгээд. Хамтдаа сонирхё. 2 hours per day. Weekends, holidays, and birthdays included. ТV-гээр юм гаргаж байгаа юм гэсэн чинь жинхнээсээ хүмүүс ингээд энэ нэг эмхтэй хүний хувцас training to become a legend гэнэ энэ одоо бэлтгэлийнхэн хувцас юм бах та. Ямар гоё юм бэ? Хүн бол төрснийх нэг юм чухал зүйл хийгээд ч юм уу. Ингээд нэрээ үлдээгээд явахыг хүсдэг шүү нэрээ одоо ямар ч та. Энэ маш тулд бэлтгэгдэж одоо маш нарийн юм зүйл мэрэгсэн байж ажил. Омегагийн цаг зөвлөсөн байна. Энэ халдвартай цаг юм байна да нөгөө нэг Солонгос гаралтай Америк хүн сансарт нисээд цэрэг байгаа дэмж байдаг. Тэр хүний бас гарт энэ омега байна гэд саяны омегагийн цагийг бас зүйлтэйгээ харуулсан нэт дээр. So, you're gonna float on in, grab onto the handles. Санин содон зүйлсэх байна. Энэ одоо юу вэ? Сансрын эртний ашигладаг үсэн камер баг та. За энэ онгоцонд одоо туршилтаар ургуулж исэн ногоо могоолох шиг байна. NASA Apollo 8 11 онгоцнуудын одоо нислэгүүдийн тухайн нислэгүүдийн нэм лого юунууд гэх шиг энэ минь ямар зэвүүн юм бэ? Тэш орж олдог юм шиг нээшээ сонирхож үзье. Энэ яг юу юм болов? Northrop Grumman гэнэ. Watch your head. Яг энэ одоо орг загвар хийсэн баг. Nice ма. Америкийн сансарт нисчихсэн одоо бүх цаг үеийн багууд ах шиг байна да. Ногучи өөний бүр дэлхийх юм байна. Дан Америк биш юм шиг байна. Олон улсын ингээ багууд ингээ холбогдохоор Японы хүмүүс их нисчихсэн гэн зургууд бас байна. Орос байна энэ бас Америк Оросын хамтарсан нислэг байсан юм шиг байна. Тэр нэг Монгол хүний гүр арга чааг зураг байж магадгүй юм болов. Хэдэн онд нисчихсэн юм бол restroom гээд ноолын өрөө гэсэн махын бүхэл юм баг шүү. Нэг хоололдог хэсэг юм шиг байна. Гоё юм ер нь бол яг нэг мэдрэмж дизайн, архитектурын хийц мэдсэн гоё санагдаж байна. Би таун дууцсан болохоор ийшээ өөр юм үзэхээр явъя. Нилээн том гэж сонссон. Тэгээд хамтдаа харцгаая да. Хаалга байгаад хүмүүс ороод хараа асуусан чинь 1 цагаас юм шоу болоод та эхлээ 5 минут болж байгаа. Тэрийг орж үзэх үү гинэ. За хүмүүсээс тикет асуугаад тах шүү гэсэн надаас асуухгүй оруулах шүү болох юм. Энэ юм болов? Энэ цаашраа кино театр шиг юм байгаа юм байна. Кино театр шиг. With some ergonomic improvements, the visor technology is different. It's not a partial bubble that just sits over your нарийн face. судалгаа үйл явц ажиллагааны хэсгээс одоо ингээд төлөвлөж байгаа шүү байна. За Starship Gallery гинэ. Хийц дизайн нэг гоё юм аа. Юм хармаар хан манаар хийцэн. За энд бас хүмүүс нэг юм үзээд тах шиг юм да. 22 секундын дараа эхлэх юм дээ. Ямар гоё юм бэ? Нэгэн 1926 оны одоо хуужингийн ер нь бол тийм нэг дизайн гаргаж ирсэн л тэрний хэсэг баг шүү байна. Mercury 9 гэдэг spacecraft гэнэ. Тэрний юм нэг хошуун юм шиг байна миний хаар. Дээгүр мэгүр байгаа юмнууд яг л нэг сансар шиг санагдаад байна надад бараг. If you can only bring one outfit гэнэ. Цагнуудаараа энэ омегагийн энэ цагнуудахгүй юм аа.
Omega Speedmaster гэнэ. Им сансарт одоо ажиллах зориултын нэг цагнууд байдаг юм байна. Дог юм аа. Бичлэг маань хэрэг гарч байгааг би сайн мэдэхгүй байна. Маш юм харанхуй юм. Им логонууд байна. Бүгд одоо өөр өөр ингэсэн ингээд түүхүүдтэй. Мэднэс их л гоё харагдаж байна яг амьдаар. Би одоо аль болох та нарт одоо үзүүлэх гээл ямар та чинь камера харанхуйд бичдэг мод дээр нь хүртэл тавьсан явж байна. Их л сонь юмнууд байна да. Энэ өмсөжсэн гутал мотлаараа. Энэ бараг өглөөний гутал шиг л шахын дотроо хүүнтэй гэж харуулсан байх шиг байна. За энэ саран дээр ашигладаг багж магж нуудлах шиг юм бэйли байна. Энэ араа юу юм бэ? Docking hatch гэнэ. Хаалга юм бах та. Open transfer tunnel тийм байна. Одоо нэг холбдог. Одоо хоёрын хэсгийг холбдог дундын хаалга одоо ийм зузаан байдаг юм байна. Энэ хараач. Бараг өөрөө сансарт саран дээр ирсэн л байгаа юм шиг шүү дээ. Ингээд дотор нь ингээд хүмүүс суугаараа явдаг. Бас Омегагийн ваач дээр жишээ хүнд зөвлөгчж. Яг хүмүүс саран дээр хүн бууцсан жишээгээр ингээд хийсэн байна. Ийм машин хөлгөлдөг юм байна. Санаа гоё юм аа. Яг одоо энэ сар гээл одоо ингээл цоолоод төсөөлөд үзэнгүүт дэлхий тэр цаана харагдаж байгаа нь. Дэлхийгээ хараад өөр характер зогсож ийн гэдэг. Яаж бэлтгэгддэг юм бол та. За энэ тоочтой мөн гинэ. Гэр нарийн судалгааны одоо жишээнүүд ах шиг энэ нараа. Энэ чулууг одоо Apollo 17 багийнхан саранд очихдоо 1972 оны 12 сард авчирсан юм байна. Тэгээд Lunar rocks in the world available to be touched гинэ. Одоо дэлхийд байдаг ер нь 8 ширхэг ингээд хүрэх боломжтой юм сарны хэлтэрхийний нэг. Тэгээд энэ сарны хэлтэрх бол 3.8 тэрбум жилийн настай гэж аль хурж үзье. Саранд хурж үзлээ шүү дээ. За ингэж шинжилж судалгаа хийдэг юм байна. Энэ хүнийхэн царай ямар юу юм гэсэн. За энднээс болохоор хурж болохгүй энэ ороод бүгд ингээд сарны аль хэсгээс авчирсан. Apollo 15 сарны энэ хэсгээс энэ чулууг авчирч ирсэн байна. 15498 кодтой кодууд өгдөг юм байна. Ингээд сарны энэ хэлтэрхийнүүд байна. Дээр үе дараа энэ компьютер дээр л юм ингээ хийж ингээ судалгаа лабораторид ажиллаж исэн юм шиг байна. За тэгээд маш их мэдээллүүд байна. Энийг одоо би бүгдийг нь уншаад тайлбарлана гэж бодлоо. Миний англи хэлч тутан, цагч тутан. Тийм болохоор өөрөөрөө хараад ойлгоснороо тайлбарлаа яваа. Тэгээд буруу зөв юм бас тайлбарлаж магадгүй шүү. Нараа ийм нарийн бас хүмүүс агуу зүс бүтээж байгаа шүү. Тухайн үед энэ одоо нэлээд хуучны загварлах гэж би бодож байна. Хүн төрлөختөө одоо ийм л нарийн зүйлсгтэй нэг утасны нэг ордолт гаралтыг харахад л толгой өргөмөр шүү дээ. Ундаг инженерүүд бас байсан байгаа шүү. Энийхэн толгойд тэр сансарт харагдж байгаа сар гэдэг зүйл рүү хөлөг онгоц бүтээгээд нисэж явж очих гэсэн тийм төлөвлөгөө бодвол галзуу санаа орж ирж ирсэн бол анх тэр үед ч 1960 онд анхны нислэг гарч ирсэн баг гэж би бодож байна. Машинч тэмдэглэлт төлөвлөлтөө технологид хүрээгүй. Яг гой машинууд байдаг л да. Тухайн үеийн 1968 оны Mustang, Америкэр жишээр бол Ford Mustang гэдрүүд бол одоо ч алдартай гайхалтай хийцлэлтэй Америк булчингууд гэж үнэлэгддэг машинууд бий л дээ. Тэгтэл сарлуу нисхийг одоо хүн төсөөлөөд тэрнийх нь хөлийг бүтээх санаа төрчихсөн гэдэг. America's First Space Station гэж байна. Сансрын одоо Manned Missions 1970 оны анхны л одоо энэ сарны одоо стейшн гэхээр одоо агаарт гараад хөлөг онгоцныг холбогддог шүү дээ. Одоо монголоор одоо юу гэх юм бэ? Буудлах юм уу? Сайн.
тайлбарлаж мэдэхгүй л байгаа дээ. Тэнд хүн ингээд байж штэ. Ингэж одоо жингүүд идэх юм байна да. Саранд одоо хэдэн жилээр агаар мандал зандалт хүмүүс одоо амьдардаг ингээл хөвөөл гард хоол. Ийм том байдаг юм байна. Энэ юу юм бол? Замарч ус мусан тэгж урдаг байсан манараа. Усан норон хоол идэж байгаа хүн байна. Тэрсэн юм аа. 1973 оных нь одоо сансрын гэр space одоо сансарт хүмүүс байрлаж судалгаа хийдэг штеп олон жилээр ч юм уу. Тэгэхэд нэг амьдралын хэм маяг нэг иймэрхүү юмн дотор өрнөдөг байсан байна. Одоо арай мэдээж илүү дэвшилтэй, илүү тухтай юу болсон байх л да. Гэтэ түүхээ мэдчих хэрэгтэй гэж бодож байна. Ямар нэг юм л эхлэл бол маш чухал гэдгийг одоо үргэлж ингээ хадгалж, музей болгож, үзүүлэн болгож түүх юунаас эхэлсэн. Одоо энэ сансрын одоо судлал хизээнээс эхэлсэн, анх ямар бүтээн байгуулалт, ямар онгоцсонд сууж, ямар хуу одоо технологи ашигладаг байсан гэдэг зүйлээ ингэж музей болгож, хадгалж ингэдэг нь маш ер нь бол зөв зүйл гэж бодож байна. Хуучны зүйлс үүсэл гарал түүхээ сайн хадгалж нандгинжаах хэрэгтэй баха. Монголчууд маань одоо эднээс юунууд вэ? 1981, 82 гээд hot water, broccoli хоолнууд нь штэ. Ингээд сансарт идэх боломжтой ингээд нөөцөлсөн хоол энэ юу юм? Love on the kit. Тас хамун маван тийм одоо хэрэглээний зүйлс нь байна. Toy dinosaur явжсэн маань сансарт. Дэлхий, сар, Марс гараг гинэ. Өөр өөрсдөө гэсэн бас ингээд таталцлын хүчний орон зайдаа ингээд гаргуудтай байна. Энэ манайх одоо 384,400 км-ийн радиустай байхад энэ Юпитер буюу энийг би ангарах гэж санаад байгаа. Энэний дагуул нь 628.3 миллион км хэр бүр асар том дагуултай байна. Бүр дэлхийгээс ч бүр хэд дахин том юм шүү. Маш том дагуултай байдаг юм байна. Хүмүүс зураг сууж явах юм. Яагаад биднээс сансрыг судлах хэрэгтэй вэ гэж сурталдаг вэ гэж нэ human survival хүн төрлөختөн одоо амьд үлдэх арга одоо дэлхийн маань одоо амьдарч чадхааргүй болох хэмжээнд хүрвэл энэс өөр юм хүн төрлөختний хувь заяа гэж нэг тийм танхим байд юм байна. Энд чинь 15 минутын одоо баримтад кино гэх юм уу ингээд гарах юм байна. Ингээд нэслэг болж ирсэн байна. Хоолоо 1968-1972 онд гэнэ. Одоо хэд юм бол анхны хоолоо мартаа. Тоног дараа асар хүчтэй хөлгөөрийг гасаад. Хоолоо 11 юм байна. Хьюстонээс нисчихсэн шүү дээ. Одоо миний байгаа хотоос. Тэр үед Кеннеди байсан юм байна. Kennedy choose to go to the moon in this decade and do the other things, not because they are easy, but because they are hard. Төвдөөс одоо салаад одоо хошуун явж байна. Is an entrance only gate. The exit once again is going to be towards that on each. Once we come to a complete stop, then we exit on the right. Энэ дотор сансарт гарч ирсэн бүлэг байгаа. Тэрийг одоо үзэхээр гэж.
ингээд дотроо ингээд маш том байгууламжууд ингээд транситер явуулдаг юм байна. За буцгаая. Нөгөө тийшээ бохсон наа. За тогтолж шүү. La sacó de la expo, del segundo piso de la... За энэ харагдаж буй жижигхэн хүлгийг Little Joy 2 гэдэг юм байна. Тэгээд энэ ер нь бол сансарт бол гарч байгаагүй. Ер нь бол Apollo хүлгийг нисэхийн өмнө туршилт ингээд хийжсэн 1960 оны үед туршилт хийжсэн ийм хүлэг юм байна. Тэгээд safety туршилт одоо агаарт хүлэг хэрхэн салах уу? Хэрвээ осол аваар гарахаар бол одоо шүхэр хэрхэн дэлгэгдэх үү гэдгийг энэ хүлэг дээр ингээд туршижсэн гинэ. За энэ бол Mercury Redstone гэдэг нэртэй хүлэг байна. Энэ бол хамгийн анх хүнтэй сансрын одоо агаар мандал дээр гарч исэн хүлэг гэж энэ ер нь бол хүн сансарт нисэх боломжтой юу гэдгийг шалгаад ирсэн. Тэгээ нисгэгч нь Alan Shepard, Gus Grissom гэдэг хоёр хүний бүрэлдэхүүнтэй ийм хүлэг одоо агаар мандлаас гарч сансрын хил дээр орчоод ирж исэн юм байна. Тэгээд тэр энэ одоо хүртэл ингээ хадгалаастай байдаг юм байна. Энэ том тэрэлтүүдийг хараа. Тэрэлт хөдөлгөөрүүд J2 engine, J2 гэдэг нэртэй мотор юм байна. Энэ бүр нүсэр мөөс тавьж үтнэ. Гайхалтай. Ямар материалаар байдаг юм бэ? Манайхаар нэг 100-ны төмөршил байна. Өөр хийц мэдтэй байдаг. Хөө энэ гал мал төсвөртэй. За. Алдарт Saturn 5 сансарт 13 удаа аюулгүйгээр нисээд ирсэн хүлэг. Хамтдаа сонирхъя. Нэг ийм хаалгаар л ордог юм байна. Thank you. За үнэхээр гайхалтай биш үү? Энэ тэрэлтүүдийг хараач. Хүн энийг бүтээсэн гэж юм. Энэ одоо юу гэж? Ямар нүсэр юм бэ? Юу эсэ? 13 удаа ниссэн гэдэг байгаа шүү дээ. Тэгээд 110 м орчим өндөртэй ингээ босгоо тавил 36 орчим одоо давхар байшинтай ойролцоо гэсэн үг. Тэгээд ер нь бол сансарт гарч ирсэн хамгийн хүчтэй хүлгүүдийн нэг гэж би дуулсан. Тэгээд 13 удаагийн амжилттай нислэг үйлдсэн ийм түүхтэй тийм хүлэг байна. Одоо ингээд гавьяаны хамралтанд гарцсан байж байгаа юм байна гэж би хувьдаа ойлгож байна. Тэгээд ингэж бүхэлдээ тэрж хөөрөөд агаар мандал дээр гараад энэ хэсгэн салдгийн болов би тийм нарийн сайн мэдхгүй байна. Тэгээд энэ нарийн утаснууд энэ одоо технологийн шийдэл тэгээ хүн төрлөخت ингэж бас гайхалтай зүйлсээ бүтээж байгаа хүмүүс байна шүү бас. За цаашаа урагшаанд бүтэн явж үзье. Тэгээд харьяа 1969 онд анх саран дээр хүн болгож исэн тийм хүлэг юм байна. Секундэд 11 км-ийн хурд хүч гаргаж одоо дэлхийн таталцлаа салдаг юм байна би. Дэлхийн хамгийн хүчтэй бууж ингэж шүү. Гайхалтай. Нүсэр том юм байна. Гайхалтай. Дотор нь ийм байдаг байна. Хэд байгаа юм бэ? 2 4 5 ширхэг юм тэрэлт байт юм байна одоо. Тэрэлтэд хөдөлгүүр гэж дуудах хөстэй юу? Би одоо нөгөө дутан сайн мэдэхгүй байна. Ямар таач нүсэр аимшигтай амтан байт юм байна. оны 1 сарын 27-нд энэ хүлгүүдийн одоо нисчилсэн нислэгүүдийнх нь одоо түүхүүд байх шиг байгаадах юм. Тэр агаар мандал дээр гарцсан байжсэн байна. Далаа дээр бууж исэн юм шиг байна. Тэгэд ийм зураг энэ хүлэг дотроос дарж исэн юм нэрэ. Далаа, газар асар их түүх бүтээжтэй энэ бүтээл. Дэлхийн түүхс, дэлхийн сансар судлалын түүхийг энэ хүлэг хамт бичилсэн юм байна да. За энэ холбогддог хэсэг байна. Хошуу хэсэг нь.
системчлэлийг одоо яаж ингэж тухайн үед одоо хийжсэн байна гэж маш дээр үе юм байдал. За тэгээ энэ гахалтай хүн төрөлхтний бүтээсэн зүйлийг ямар ч үзээ давлаа нүдэрээ гахалтай байна. Тэгээд Хьюстонтэй орхон амьдардаг монголчууд манай бол ирж үзээрэй гэж одоо зөвлөе дөө. Энэ Mappen байна. Тэгээд Mappen ингээд үзсэн чинь би сая яг энэ хэсгийг үзсэн. Тэгсэн чинь ийшээ гараад бас энэ одоо shuttle гэдэг одоо тийм Монголоос үзэж болох юм байна. Shuttle Carrier Aircraft гэдэг NASA-ийн хамгийн сонин нь яг энэ хажуудын алдартай үхрийн үржүүлэг гэдэг нэг амар ингээд өргөн одоо ивэртэй тийм хүрнүүд сая энэ хачаанд бэлтжиж байна. Сони пуужингийн хажууд ягаад юм байгаа юм бол доо гэд яг Техасыг мэдрүүлсэн, ковбойчуудыг мэдрүүлсэн одоо тийм уур амьсгал байна. Тэр одоо нүсэр өөх энэ малын баас өнөрсөн чи ямар гоё юм бол тэр иврийг хараач та нарт харагдаж байгаа болоосаа за тэгээ бороо орсон саах өдөр байна. Тэгээд миний үзэх юм нь одоо бодлоор тэр байна. Тийшээ орж болдог юм шиг байгаа. За ингээд орхон дээ. Одоо нөгөө энэ онгоцыг би санахнаа нөгөө сансар судлалын төв рүү шууд нисч очдог гэж санаад байна. Заишэн. Thank you. Өөр орох гэсэн чи thank you гэж яваад ирчихлээ шүү. За энэ бол сансарт гардаг 3 тэрэлтэд хөдөлгүүртэй тэгээд онгоц шиг ингээд газарддаг тийм сансрын хөлөг юм байна. Тэгээд шаттл хөлөг гэдэг. Тэгээд сансрын станц болон одоо сансрын одоо ажилд одоо оролцсон тийм хөлөг байна. Тэгээд 1981 оноос 2011 оны хооронд ашиглагдаж байсан. Тэгээд ямар том ажлууд хийсэн бэ гэнэ энэ шаттл ашиглаад Hubble Space Telescope-ыг гаргасан мөн хэд удаа засварлсан. Одоо ер нь бол бараг сансарлуу зүгээр нисээд ирдэг. Одоо орон нисдэг хөлөг шиг сансарлуу нисээд ирдэг тийм л хөлөг юм байна. Тэгээд газардахтаа ингэж газарддаг юм шиг байна. Онгоцон дээр газарддаг юм шиг байна миний хар. Тэгээд дотор аим сонирхолтой. Би нэг кинон дотор яваад байгаа юм шиг санагдаж байна яг үнэндээ. Lessons learned. Маш их мэдээлэл энэ хаал доор нь байгаа хөлгөн дотор л байна л да. Тэгээд дээшээ тэрэн лүү нь бас орж үзье гэж бодож байна. Стресс тест гэнэ. Агаар мандал нэвтэрч орж ирээд ингээд халдгийн байна. Тэр арга нөгөө хөлөгч одоо нөгөө нэг сансраас одоо маш хурдтай нисч орж ирж байгаа болохоор бүр 3000 градус Цельс хүртэл халддаг юм байна энэ одоо. Тэгээд доод тэр тавцнаа тэгж харагдаад байсан байна. Нэг панель шиг харагдаад би гайхагдсан байхгүй. За тэгээд өшөө дээшээ гарч үзцгээе. Дээшээ шатрахын үед бол байна. Би энийг ингээд юм панель шиг ингээд сонио харагдаад байгаа гэж бодсон чи энэ хөлөгч нөгөө нэг агаар мандлаас асар хурдтай ингээд гэдэг асар хурдыг үзүүлж ингээд явдаг болохоор ингээд гарац нь бүр 3000 гарац Цельс байсан уу сая ямар гарац байсан бэ? За Цельс 60 биш хаад. Тэгээд гарацд хурж тэгж халж ингэж орж ирдэг юм байна. Тэгээд энэ хамар мамар нь болоод ингээд доод хэсэг нь ийм материал ингээд наалттай байгаа юм байна гэж би ойлголоо. Тийм халуунаас тэсвэрлэх гэж л бодож ин да. Сони юм аа. Тэгээ юун хятад ганц бичээтэй гэсэн чинь кодлол байсан юм байна.
За орж үзье. Энэ одоо ингээд нэг музей шиг л болцсон байна л да ерөнхий. За. Энэ хөлөг ингээд сансрын станц дээр очиод ингээд хэрвээ саатал матал гарвал энэ хөлгөөр ингээд очиж одоо засвар масвар хийх ч юм уу тиймэрхүү зүйлс хийдэг байсан гэж би ойлголоо. Тэгээ саяны энэ хар тийм хулдаас шиг юмнууд байсан. Энэ нь болохоор ингээд халууныг нэвтрүүлэхгүй тийм материал байсан юм байна. Тэгээд энэ хөлөг бол шууд очиод ингээд сансрын станцтай ингээд холбогддөг юм байна. Агаар мандалтайгаа зургууд нь байна. Яг энэ хөлгийн сони май сансарт хуржилсан хөлөгт дотор байна гэхээр гайхалтай биш үү. Нөгөө хүмүүс бүрийн дээгүүр нь хөш яваад ш. Дээгүүр нь юу байдаг юм бол доо. За тэгээд сансрын хөлөг дотор тулгаагүй ямар ч зорж үзлээ шүү. Маш их ингээл мэдээлэл юмнууд байх шиг байна. Тэгээд цаг жоохон бага болохоор бүгдийг харж орчуулж ойлгож явах цаг байлгүй. Тэгээ өшөөнийг дээшээ гаргах хэсэг байна. Тэгээд өшөөнийг дээшээ гарч үзье. Харагдахад бол өстой гоё харагдчихна. Яа би ч одоо нисгч болох мөрөөдөлтэй байсан. Энэ орж болтгүй юм байна. Энэ араа хянах самбар мамбар тийм олон хөөрөмжүүд. Энэ одоо маш дэвшилтэд хийцтэй байсан болоод одоо тэр 1970 оноос хоошоо 2011 оныг хүртэл энийг яг тэр хуучин тэр тухайн үеийнхэн системээр ингээд ачиглаад ингээд унаад болоодсэн хэр маш дэвшилтэд технологиор бүтээгдсэн онгоц байсан байна. Тэгээд одоо бас гавьяаныхаа амралтанд гарцсан ингээд үзүүлэн болоод байж байгаа юм байна. За энэ Space Shuttle хөлгийн маань одоо бүх нисчээсэн үйл ажиллагаануудынх нь одоо тэмдэг гэх юм уу, лого гэх юм уу тийм юм ингээд хатарлаастай ямар дог харагддаг юм бэ? Ямар cool юм бэ? Ерөөс 98 оны хооронд 98-аас 2011 оны хооронд хэдэн удаа хөрвчсэн. Ёо энэ нацистэн дээр наавалс зүүн логонууд байна да. За ингээд ерөнхий буцаад төгсгтээ ороод ирж байгаа юм байна. За ямар ч юм тэгээд сайхан газар үзлээ. Ерөнхий бүгдийн тойроод үзсэн гэж бол өөртөө бол найдаж байна. Тэгээд гайхалтай бүтээн байгуулалт, хүн төрөлхтний одоо гариг ертөнцийг одоо ингээд судалж яаж байгаа энэ ажил бол үнэхээр агуу юм байна. Тэгээд хүүхэд залуучуудтай альхэд ч гэсэн маш амбицтай байгаараа тэгээд удахгүй бас сансарт Монголын далбаатай аим нисгийн одоо агаар мандалд гарсан тийм хүний зургийг би Facebook дээрээс харахыг хүсэж байна. Тэгээд сайхан төсөөлж чадвал ингээд гайхалтай зүйлс. Монгол улс минь ч бас ингээд хөв нэмрээ оруулах цаг мөч одоо Mission Control гэдэг энэ дотор Монгол улсын минь төрийн далбаас орох цаг мөч бас ойртож байгаа гэж итгэж байна. Тэгээд сайхнаар бодож ивэл болохгүй юм байхгүй шүү дээ. За тэгээд Хьюстонд байдаг NASA-гийн төв, сансрын төв иймэрхүү байдаг юм байна. Тэгээд ямар ч чадхаараа тайлбарлаа, чадхаараа үзүүлэхийг хичээлээ богино хугацаанд ч гэсэн тэгээд энэ дэрүүл заавал энийг үзэх сонирхороо нүд бол нээгддэг юм байна. Айгуу гоё. Тэгээд мэдрэмж аваад айгуу уудам тийм мэдрэмж аваад гарч байна ямар ч. За энэ Space Center Houston Official Visitor Center of NASA Johnson Space Center гэдэг юм байна. Тэгээд за ямар ч тийм Walt Disney ямар нэгэн бүзэгээс илүү надад маш сонирхолтой байлаа. Тэгээд онлайнаар захиалвал $25 тэгтээ биеэр ирж авал арай жоохон үнэтэй байдаг гэж дуулсан. Тэгээд хамгийн сүүлд нь гарахад нэг бичээдсэн. Одоо биднээсийн аялал үргэлжилсээр гэдэг нь надад аюул тийм нэг гой санагдлаа. Тэгээд одоо боломж байдаг бол сансрын хөлөгт нь суугаад дэлхийн одоо сансрын
зааг руу гарч үцгийг бас мөрөөдчихлээ. За Хьюстон хотын төвд ирсэн байна. Юу ч явах байна. Тэгээд юу харуулах ч байгаа вэ гэхлээр энэ артлын энэ өндөр барилгын одоо чимэглэл олгож 1983 онд баригдчихсэн юм waterfall байна. Толгой эргэж шүү. 20 м өндөртэй. Ихэд гоё юм байна. Тэгээ зөвхөн юм дотор талаа ч бас гадна талаа байд юм байна. Нарууд ингээд гадна талын ханнууд нь бас ингээд ус урсчил юм байна ингээд. За Америкт нэг юм Монголын тогтоо нэг машин явж байна да. Техас мужид. 3-4 сарын дараа нэг монгол хүмүүстэйгээ таараад уулзцаагаад би ч одоо энэ дээрээ нэг ч монгол хүнтэй уулзааг байсан. За тэгээд Техас хотын даунтаун хэсгээр яваад нэг хальтым үзэж байна. За юм Longhorn гэдэг Техасын одоо урт ивэрт гээд түрүү нөгөө нэг хуужингийн хажууд байсан үхрийн тэм нэртэй ресторан байна. Энэ ивэрийг хараачтай. Түрүү ийм ивэртэй үхрүүд байгаа зүйлийг хараач чинь энэ ивэр амар том. Техас өнөртүүлсэн газар гэж амдаа энэ стейк нь алдартай гэж нэг гутал мотол дээр копа гутал. Шөнийн 4:40 болж байна. Тэгээд онгоцны буудлын дээр ирсэн гейт рүү очиж байна. Буцах цаг болсон байна. Сайхан хот байлаа, гой юм үзлээ. За тэгээ нутаг буцъя да. Атлантад нэг хэд байлаа? 8 өнгөрөөд буух юм байлээ. За 2 сарын 11-ний өдөр болсон байна. Техасаас явж ирээд. За бараг 2-7 хоног гарan болж байна уу? Бараг 3-7 хоног болж байна уу? Энэ нэг амралтын сайхан нартай өдөр ахаар би Теннесси мужид байдаг Chattanooga гэдэг хот руу ирсэн байж наа. Энэ ойрхон манай гэрээс нэг цаг 30 мөчийн зайтай байдаг юм уу? Тэгсэн энд нэг уулан дээр гараад нэг айгуу гоё харагдаад сайтай тийм гоё хад маттай ер нь байгалийн гоё тогтцтой тийм хэсэг байдаг юм байна. Энэ Lookout Mountain гэдэг. Бисаа гэрээсээ гараад давхиж сайхан налаас өдөр ахаар ийшээ зориод одоо шууд эргүүгүй шууд дэшээ уул руу өгсөд байж наа. Одоо ийм сайхан өдөр. За тэгээд дэшээ гараад юу яах нь харц сонирхцгой доо. Машинаараа тэр чигтээ явах нь мэдэхгүй байна. Одоогоор ямар ч 4-5 км үлдчихэд байна. Бараг 6-7 км өгсдөг юм уу? Яадаг юм бол би одоо тэр хүртэл очих нь. За энэ юу болж байна энэ араа. Хот байгаа юм биш үү энэ дээр уулан дээр чинь. Rock City гэдэг тэгсэн байсан энэ араа. Rock City. Тийм биш дээ. Уул руу мацаж гараад ирсэн чинь. Хот гараад ирж байгаа юм байна. Төрүүлээ юу? Ямар уу юм бэ? Үлгэр шиг юм руу ороод ирлээ ямар тач тэгээд би саяны тэр viewpoint буюу нөгөө хардаг хэсэг рүү заасан чинь яг зөв явж гэнэ үү буруу явж гэнэ үү сайн мэдэхгүй байна ямарчсан. Яваад үзье да. За ингээ Америкчууд хараа. Уулан дээр нэг иймэрхүү л амьдарцгааж байна да. Би нэлээ өндөр мацаж гарч ирсэн. Одоо байж байгаад хэр өндөрт байгааг харуулъя. Тэгсэн чинь гараад ирсэн чи зүгээр байшингууд байгаад хүмүүс зүгээр амьдардаг хэсэг байдаг шүү. Lookout Mountain гэдэг нэртэй байна. Ой.
Өнөөдөр бороотой байсан. Тэгээ өглөөгөр бороо орсон юм шиг байна. Энэгээр бас бороо орсон юм шиг байна ямар ч. За ингээд уулан дуунд цэцэг навч модон дунд ингээд манайхаар нөгөө нэг шаран мөртийн лагер шиг л гоё сууцгааж ирдэг байна. За сайхан алгасан өдөр байна. Starbucks өт юм байна. Чанаас байж байгаа нэг кофе авч явах юм байна да. Бидгүй нэ нэвтрэх такс макс там уу би сайн ойлгохгүй байна одоо. Юу байгаа таа. Саяны тэр нэг орохгүйс Rock City гэдэг нь болохоор тийм нэг хүүхдийн парк шиг одоо 7 одоо модотой нэг цасан гоо шиг нэг тиймэрхүү үлгэрийн байшин машинтай тийм парк юм байна. Тэгээ миний одоо хүсчихсэн юм нь болохоор би зүгээр ингээд байглаар одоо уулын өрөөгөр ингээ хайк хийгээд ингээ гоё view point гэдэг байдаг гэж сонсон. Тэр нь тэгээд энэ Grand View гэдэг хэсэг юм шиг байна. Rock City нь болохоор ингээ хашаалцсан одоо нэг юу гэхээр ч одоо хүүхдийн тийм парк марк юм байдаг юм байна. Тэгээд ямар ч сан ийшээ байглаар нь хальт орж болох нь үзье, явж үзье. Хаагуур нэвтэрч явдаг юм бол мэдгүй хаягаар нь ясаа энэ байшин гарч ирэх юм тэгээд 4-өөс хаадаг гэсэн бах юм. Энэ кафе юм уу нэг тиймэрхүү юм шиг байна да. Ийшээ нь орж явж үздэг юм болдго юм болов. Энэ хэсгийг л хэлжсэн байна л да. Энэ кафеэрхуу тийм газар юм шиг энэ тэгээд таачдаг. За тэгээд ийм жоохон хүндий байршилтай, хүндийд байрладаг хотел юм байна л да энэ Чатануга гэж. Паркаар нь бол юу юм байна? Энэ цонхон дээрээс нь тикетийг худалдаж авуул нэг $45 байсан уу? Тэгээд дараа 3 сард би нэг том аялал төлөвлөөд байж байгаа. Тэгээд хонгороос ирнэ гэсэн болохоор тэгээд наашаа бас ирвэл дараа нь парк маркны юм болохоор хонгороотой ирж үзүүл зүгээр гэж санагдлаа. Тэгэхгүй бол би одоо ганцаараа одоо тэр одоо модотой тийм байшинтай тийм үлгэрийн юмар одоо ганцаараа явуулаа гэдэг ахт гэж бодоод тэгээд ямар ч сан парк дотроос нь харуул арай нэг гоё хэсгээр тийм хад маттай юм харагддаг юм шиг байгаа. Тэгвэл саяных баг ерөнхий ялгаагүй. Бараг 100 метрийн цаанаа байгаа мó. Ямар ч тэгээд нэг ирсэн зорилгоо гаргаад нэг уулан дээр нь гарч ирээд нэг view point-ийг ямар ч харчлаа. Тэгээд өөр юу байд юм бэ энэ хотод үзэж сонирхъя гэж бодож байна. Тэгээд энэ байгаль магаал нэг гоё юм байна. Энэ хад мад нэг үлгэрийн нэг Snow White л нэг цасан цагаантай киноны байшин нэг тиймэрхүү vibe бол надад өгч байна. Тэгээд nice анда. Тэгээд 3 сарын ихэнх хавцаа баруун эргээр аялах байгаа. Тэгээд ойрын үед яг сүүлд нэг ганц нэг ойр авийн нэг жижиг газруудаар явсан ч камера нэг барьж гараагүй нэг сүртэй бичих юм бол нэг гарахгүй бах гэд дандаа тэгж бодоод оцсон ч дандаа тийм гой байгальтай гой бичих юмтай газрууд байгаадсан. Тэгээд яг хоёнуудаа бас тэрэн шиг дахиад гоё бичих юмнууд бас гараад ирж магадгүй гэж бодоод камера аваад юу тааж тэгээд эхлүүлчихэд явчихнаа. Уулан дээр зарим нэг түүхийн дурсгалт газар бас өөр view point-ууд байдаг юм байна. Тэгээд ямар ч сан ирснийх нэгээр нь ямар ч map дээр оруулчаал явж ин да. Тэгээд сүртэй юм байхгүй ингээд сайхан ингээд машинтайгаа ч гэсэн ингээд байгаль дундуур гоё зөөлөн жолоодлого хийгээ явсан чи гоё ихгүй. Нойр хүүхд явах гэдэг. За жоохон баяачуулын хорооллоор нь ороод ирэх шиг боллоо. Энэ ерөнхий айгу том байшингууд байна дандаа. Ямар гоё орчинд амьдардаг юм бэ гэдгээс ч. Гэрээсээ гараад бараг уулан доор алхаж байгаа юм шиг л явах юм шүү. Энэний цаашаа ингээд нэг хавцлахгүй юм баг шиг байна. Энийг одоо яаж үзэх юм болоо?
point яг энэ үхэнд байгаад идэг тэгсэн мөртлөө дандаа айлууд байгаадах юм. Энэ юм болов. Цааш хараадах. All vehicles parked on city way. Тийм ээ ашууд. Айлууд бүгд хашцсан баг гэж бодсон. За яшаа бууж утснаа. Энэ айгуу юу юм бэ лээ? Одоо Чатунагва гэдэг энэ хотын одоо National Park гэхдээ бүр ингээд цэргийн одоо батлан хамгаалахын одоо түүхтэй 1863 оны 10 сарын 28-нд ингээд нэг тулаан амуулан болж исэн гэх юм уу. Тийм утга учиртай газар юм байна. Тэгээд ингээд одоо National Park мөртлөө ингээд хоёр талаар нь ингээд айлууд ингээд том хаус барьсан байдаг. Тэгээ хамгийн гоё санагдаад байгаа юм энэ нараа. Одоо би бол яг хуу энэ чи айлчлаад ирээд ингээд юм үзэх гээд яаж тэнгүүд та нарт энэ харагдаж байгаа лөө. Энэ хаусуудын цонхнууд нь бүгд ингээд урагшаага харцсан. Одоо урагшаага юу харж байгааг нь хараа. Наашаага тэр илүү гарцсан тэр арын яард хэсэг дээр пүүл мүлтэй. Тинч нэг копи мопи угаад энэ вив хараад ингээд амьдрал бүр дуусав. Энэ айлын цонх монхыг хараачтай. За ямар ч хэр бол энэ мэдэхгүй байна. Ямар ч буугаад үзье. Хойрт байгаагүй аюу гоё. Налгар өдөр байлаа. Бороо орчингуутлаа араас нар гарчхаар бүр ингээд үнэр мөнөр бол үнэхээр гоё яана. Энэ тулаанууд болж исэн хүндээ юм шиг байгаа энэ хараа. Их цэвэрлээд. За ямар хацж байгаа болт. Ямар сүртмээр юм аа. Салхитай болохоор агат байна яг бас үлцэгдэж чадахгүй байна. Сайхан яасан сайхан өдөр. Хамтад явж байгаа. Энэ ерөөсөө энэ оройдог өрөөгөө хаоснууд бол үнэхээр яа дэндүү тансаг юм аа. Энийг л одоо байршил одоо чухал гэдэг энэ л бах та. Цонхоор өдөр болгон энэ үзэмжийг хараад цай угаад, өглөөний цайгаа угаад төлөвлөгөө гаргаад хүн ер нь стресстэй шаардлагагүй болох байлгүй те. Энэ яадаг юм шиг байна да. Гарууд авиралт мавралт хийдэг юм шиг байна энэ араа. Хадны бэхлэгээнүүд байна. За ийшээ нас явж үзье. Болгоомжтой байхгүй бол камера харж байгаа тхийг шигч магадгүй. За энэ мод маань тэнхээтэй байгаа. Доогуур ингээ хашаалцсан зам байна да. Алиа хүртэл явдаг юм бол хаагур төрдөг юм бол энэгээр буудаг юм бах та. Тийм уулмуулаар явж гэж илтгэхгүй гарсан. Энэ ямар юу юм бэ? Хальт гიშг гэдэг. Нисэх нь биш үү? Хүн харж байгаад би яг унтчихсан. За энэ бол айгүй эвгүй байна. Тоглоомгүй. Энэ бол энэ бороо мороо ч ийм үе шавхаатай бол түр ийшээ шууд ингэж халтрал унж хөх юм шүү дээ. За би одоо хаашаач хүрнэ гэж одоо энэ өнгөөр явах. Энэ бүрээд полидо ингээд унжаад урагчиж. За. Иймэрхүү сайхан газар өдөө маань тэгээд энэ бол тийм нэг явах зориулттай юм биш юм байна уу? Ер нь бол хүмүүс л яг ингээ хальт ингээд нэг тэрмэр рүү очтгсан үү ингээд явж исэн маань тэрнээс шил. Энэ бороо мороо урцсан энэ газар юм зөөлөх үед бол
жоохон чилэрч байгаа. Хавмад. За энэ бол маш юм. За энэ түүхч аягүй маягтай юм аа. Энэ яг ерөнхий мэдээлэл агаач надад бүр сүрээс нэг хэсүүлээд ойлголт байхгүй болохоор ямарчсан тэгээд энэ хүндий маш чухал одоо тийм байршил байсан маань ямар тааж тэгээд холбоо одоо энаараа холбооны цэргүүд гэдэг энэ одоо холбоонууд айлтлыг хэлж байгаа. Миний сонссноор энэ бол иргэний дайн болж исэн газар гэж сонссон. Тэгээд ямарч хоёр хэсэгт хуваагдсан байсан одоо цэргүүд. Тэгээд энэ Чатануга гэдэг энэ хотод хүрэх хамгийн чухал хэсэг болох энэ хонглыг одоо энэ хүндийг гэх юм уу. Ер нь бол ялж авч исэн тийм түүхтэй хүндийн байна. Ер нь бол чухал дайны эргэлт болж исэн тийм газар юм шиг байна. Тэгээд ямар тач одоо ямар газар нь одоо хамаа хийж ямар сайхан үзэсгэлэнтэй байгальтай юм байна. За ийшээ нэг бас нэг зам байна. Ямар их хавцлуудтай юм бэ? Бороо орцсон болохоор жоохон шавхаатай ах шиг байна. Энэ зүгээс амар хүлэрцэн хүмүүс гарч ирээд байна. Энэ авд амьдрал хүмүүс ингээд тойроод гүйдэг юм шиг байна. Ингээд зам байгаа бол одоо хүлэртлөө одоо яваад ирж байгаа л хөвтэй. Орц ийшээ жоохон явж үзье гэж бодож байна би ч гэсэн. За энэ борооны ус уу? Юуны ус уу? Сайн мэдгүй байгаа ч ингээд хадтайгаа тараа. Энэ цэвэр аршаан байна да. Банг ясараад ингэж жоохон илэгдээд өнгөн өөрчлөгдөж байгаа юм бүр. Хөөх энэ хараа талстуудыг хараа энэ чулууны хадны. За энэ өөр жоох явж байгаад гарыта сойроо болж байгаа юм чи. Үзэх юм юу байна? Сайхан сэтгэл санаас сэргээд адреналин ялгараад ингээ сайхан болчтой ингээ байгаль маагаал дунд ингээ явахаар. Тэгээ зав чөлөөтэй цаг байвал ер нь л ингээд уул муулан талхаад байгальтай өөр байвал ер нь л ямар ч зүйлээс илүү сэтгэл санаагч нь дэмжих байгалийн им болон шүү гэж би яг өөрийнхөө туршлагаас захимаар байна. Тэгээд өнөөдөр би бүр 2-3 үед нааша гарах шийдвэр гаргасан. Ягаад гэвэл энэ ч одоо өвөл болж байгаа 5-6 гээл ер нь нарж харах байгаа. Тэгээд ирээд нэг ганц 2 цаг л байхын тулд юу руу очиж байгаагаа мэдэхгүй мөртлөө ямарчсан тэгэл машин аваад гарцсан. Тэгээ энэ ч байж байгаа шууд буцсан ч гэсэн ийм гоё байгаль үзээд юм зүйл хийж байгаа юм чи ямар ч харамсах юм балгаа. Тэгээ өөр жоохон эргэлзээд хийж чадахгүй байгаа. Зориг жоохон дотоод байгаа зүйлсээ шууд хийгэр хийж харамсахгүй шүү. Энэ орой сандал шиг юм. За битүү байгаль харуул. За Чатануга гэж нэг тийм том хот бол биш. Ер нь бол жижиг талдаа хотод орноо. Жижиг талдаа ч гэж ер нь бол жижиг хот. Тэгээд теннис мужид байдаг одоо Жоржиа Теннесси гэдэг хоёр муж яг заагдар байдаг. Тал хэсэг нь Жоржиодоо орчд юм бэлээ. За тэгээд энэ хотын даунтаун хэсэг рүү би ямарчсан мапа заачаад ирчээд байжнаа. Тэгээд юм олж идэхгүй бол одоо үлсэж байна ер нь бол. За тэгээд нэг иймэрхүү тайван гоё хот байна. За тэгээд дажгүй газар олж юм олж идэв да. За энэ ингээ зам дагуу ашгүй зогсоол орчлоо. Яасан гоё тайван жижигэр нэр нь бол бүх юмтайгаа, уултайгаа, устайгаа
их л гоё амьдрахад тийм тухтай хочиг санагдаж байна. Ер нь бол ажил, амьдрал, сургууль, цэцэрлэг ерөөсөө чөлөөт цагаа өнгөрүүлэх одоо спорт хийх одоо юу гэдэг юм бүгд л авшиг байна да юм шүү дээ. Тэгээ энэ болохоор яг ингээд даунтаун буюу одоо яг төв хэсэг нь гэх юм уу? Яг төв гудам юм байна. Тэгээд бууж ирээд нэг юм олж идэх юм уу санаатай гараад ирсэн байна. Тэгээд зогсоод ингээд замынхан голд машина ийш хаан зогсоолох вэ гэж гахаадсан. Төлбөртөө юу мөрөө оруулах уу гэсэн чинь зөөр хүмүүс бол ингээл явж байгаад тавьчих юм байна. Тэгэл энэ аваараа буугаал юм идэл. Айгуу гоё юм сэлүүхэн. За энэ аваар идчихмээр юм юу байна? Энд нэг динер гэж байлаа. Тэр нэг Мексикан ресторан баг шиг байсан. Тэгээд одоо аль нь жаахан нэг ийшээ ч юм ороод юм идчихье гэж бодож байна. Тортууд одоо юу? За зүгээр юм нэг энгийн City Cafe Dinner гэдэг газар ороод ирлээ. За тийм. Okay. Can I sit in here? Okay. Thank you. Тэш асууч. Okay. Thank you. Нэстэ айгуух сонголттой олон газар байна харъя. Better steak mistake энэ араа. Dinner specials гинэ. Энэ $33 юм байна. Энэ Salmon Monte энэ юм байна. $26 гэж байна. За эсвэл нэг иймэрхүү юм ийдсэн ч болно. Энэ меню гайгүй минь араа стейктэй cheese nachos гэж байна. Greek хоолнууд байна. Байхгүй байна. За тэгээ нэг нь олоод итэндээ. За Greek style юу ч хэлээ ямар ч нэг идэж үзээгүй хоолой захиаллаа гэсэн чинь ер нь бол Mexican style юм уу ингээд нэг гамбрын голлоор ингээд мах цах авчуулчих. Нэг сайхан барайл идэх юм шиг байна та. За яг та нарыг харж байгаа дэр нэг cheese мистэй байна. Амтын үзье. Энэ орооцсон юу вэ? Сайн мэдэх юм алга. Бодоо мах цах юм уу? За тэгээд нэг ер нь юм хөө салаад байгаа. Энийг нэгхэн эрт юм байна. Би болон 3 зүсэм гэж харсан. За. Ямар ч хоол бол дуусна байгаагүй. Энэ соус моосууд нь яасан ч гоё. Тултлыг дээр гарах юм даа. Энэ бас гоё газар байсан байна. За ямар ч тултал идлээ тэгээд десерттайгаа нийлээд нэг $24 болж байна. Тэгээд тип өгөөд нэг 30 юм уу? Ямар ч амар порцтой байна ёо. Жамаас лаваа иддэг хүн шүү дээ. Бэлбэгнэл гарч ирлээ. Тэгээ сонирхолтой дэлгүүрүүд байна. Cupcake Kitchen гэж байна. Тэр Dragon гинөө Cannabis Lounge гинэ одоо. Өвс татангаа одоо суудаг лаунж юм уу хаш. За тэгээ ерөнхий нар жаргаад орой тийш ингээ уулж одоо жоохон салхитай сэрвтер марки хүмүүс нэх явж харагдахгүй байна. Тэгээд би уул нь энэ Чатанугад яг ингээд зөвхөн яг энэ хотод байдаг одоо гар аргаар хийсэн яг өөрөөсөө ингээд хийдэг тийм заримаг алдартай тийм заримгийн дэлгүүр байдаг юм байлаа уулна. Кафе руу тэрийг идэж үзэн гэсэн чинь саяныг панкектай би бүр яа бараг пологдчихгүй яач. Ийм гоё тайван сайхан хот байна. Тэгээд өөр үзэх юм одоо юу байгаа юм бэ? Ямар ч нэг машиндаа суугаад хувцаа жоохон дулааж авах. Тэшээ тэнгэр гоё харагдаж байна да. Энэ голын эрэг дагуу жаахан алхаж байгаа. Тэгээд буцах тийш андэ да. Дулаалцсан. Одоо нэг тухтаа гоё байна. Ер нь бол энэ хотмод иймэрхүү нэг чөлөөт цагаа өнгөрөөх, салхилах, ядахнаа нэг юм бодоод алхачих иймэрхүү газрууд их байх тусам л ер нь одоо нэг аз жаргалын индекс өндөр байх юм шиг надад санагддгийг. Хүмүүс одоо юу гэдгсэн ингээл нэг нохоогоо салхилуулаад хайртай үнтэйг алхаал юм уу. Орой нэг жоох ажилдаасаа одоо стресс авсан үедээ ч юм уу. Гэрээсээ нэг гараад нэг машина унаа нэг 5-10 минут явангуутлаа ингээд нэг үнгүү зогсоол дээр төгжрэлгүй ингээд явж ирээд зогсоол дээр нь тавьчаал. Тэгэл нэг голын эргээр алхаал. Энэ аваасаа нэг амттай ол идээл.
Одоо ингээл тэр чинь л одоо хүмүүсийн ер нь бол хүсэж мөрөөдөж тэмүүлдэг, бүтээхийг хүсдэг амьдрал үстэй ер нь бол. Энэ арын гүүр байгаа чинь засвартай байгаа юм байлээ. Түр хугацаагаар одоо хаагдсан. Тэрнээс энэ гүүрэн дээгүүр ингээд машин явдггүй. Зөвхөн одоо хүн дугуй могоотой хүн явдаг юм уу? Ингээд салхилах зориулттай гүүр айгүй алдартай юм шиг байгаа болно. Одоо орой морой энэ мэнд амьдруул ингээд дээгүүр явж байгаа юм уу? Орой энэ авир амьдруул одоо ингээд ийшээ ингээд голын ирэг дагуу сайхан нартаа өдөр мөдөр салхилаад гүүж мөвл. Nice. За тэгээд нэг холдлого жоох юм бодож алхаж байгаа тэгээд гэрийн зүг явъя да. Одоо орой тийш болсон болохоор төв зам жоохон төвжээ тааж магадгүй хурдны зам. Энд юм хүмүүс дуурайдаг. Энэ доошоо гарч бууж болдог юм байна л да. Хүмүүс юм яриад байна энэ доо. Тэнгэр сайхан харагдчих шүү. Тэгээд ямар ч нэг өдрийг үр бүтээлтэй сэтгэл санаа сайхан өөдрөг өнгөрөөчлөө. Тэгээд иймэрхүү юм нэг тийм үг төр ордгүй ш талангуяа. Уул усаар сайхан яваад бензины баг зэрэг мөнгө оройн хол. Тэгээд өөр үрсэн балга ш. Гэрт дэмий өвтөж ахаар нэг иймэрхүү хөнгөн аялал маялал. Хөөхөн адал явдалтай болчтой шүү өөр нь. Төсөөснөөс илүү. За нөгөө нэг зармаг авч итгэхээр хүрээд ирлээ. Явахаас өмнө зармаг идээд хальт 5-10 минут алхаж чагаад явуул яг. Нэг оройтхгүй арчих боломжтой манай оройтхгүй арчих шинжтэй. Энэ байна. Columbus Ice Cream гэдэг. Энэ алдартай зөвхөн эндээс л олж болох юм шиг байгаа юм би сайн мэдэхгүй ороод үзээ юу ч гэсэн. Өөрсдөнгөсөн аяг маяг юм малгай залгаа брэндтэй байна. Цамц мамц. Модуль юм зарддаг юм ээ. Тэгээ ямар юм гарч нараад 1990 оноос хойш ажиллаж байгаа юм байна. Thank you. Хөтөл цэнтэй захиалсан. Хамгийн жижигэн лавлаа гэсэн чинь мангар том гарч ирж шүү дээ. Нөгөө бөөрн хэлдгээрээр нэг 4 бөөрн хэлсэн юм шиг юм гарч ирж байна. Тэгээ ингээд нэг тип $1 өгөөд нэг $6.50 цент юм уу? Амцаад үзээ юу ч гэсэн. Бүр үнэхээр гоё амттай байна. Бүр яг ориг тийм сүүм үгээр хийсэн гэх юм. Өдгөө айгүй гоё юм байна. Яаж тайлбарлах вэ? Coolidge Park гэнэ миний түрүүний дайрдаг. Энэгээр нэг машина энчээд тавьсан ингээ замын хажууд паркуудтай байдаг болохоор айгүй амар юм байна. Тэгэл энэгээр нэг 5-10 минут алхаж байгаа л хайхад төрсөн өдөр юм шиг баг. Ажил ихтэй байдаг болохоор амралтын өдрөө ч юм уу явдахнаа ингээд нэг салхилаач ч юм уу өнгөрөөчхөр ер нь айгүй тайван гоё гэдгийг. За энэ парк нь ингээл үргэлжлэх юм шиг байна да. За тэгээд инээ үртэл үзсэнд баярлаа. Тэгээд энэ дугаар маань Техас мужийн Хьюстон хот болоод Теннесси мужийн Чаттануга хотоор одоо аяллаа. Сайхан цаг хугацааг өнгөрүүллээ гэх юм уу. Тэгээд удахгүй 3 сард том аяллууд төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд тэднээс манаас удахгүй ингээд ороод явна. Хонгороо бас ирэх учраас хонгороотой зөв бичлэгүүд одоо ороод явах болно. За тэгээд сайхан байлаа. Амьдрал сайхан шүү гэж хэлээ да. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай.